Хуульч шуухан нэмжаргасын шинжлэх ухаан ба даалт зорилгосыг танилцуулж байна. Шинжлэх ухаан өөрийн мөн чанараараа үнэн зөвийг илэрхийлэх мэдлэгийн систем боловч нийгэм улс төр эдийн засгийн орчны нөлөөгөөр тодорхой зорилго ашиг сонирхлыг агуулсан хэлбэрээр ашиглагддаг. Өөрөөр хэлбэл онолыг бүтээгч эрдэмтэн хүний санаа зорилго дандаа ил тод байдаггүй дээр түүнийг хэрэгжүүлэгч орчин нь түүнд үзэл сурталын өнгө шингээдэг байна. Үүнийг салгаж таних тулд түүхэн нөхцөл байдалд дүгнэлт хийх, орхигдуулсан хувьсгчийг олж илрүүлэх, хэний эрх ашигт үйлчилж буйг ялган харах гэх зэргээр шүүмжлэлт хандлагыг ашиглаж болно. Онол ямар цаг үед, ямар улс төр, эдийн засгийн орчинд бий болсон, хэнд ашигтай гэдгийг шинжилж үзэж болно. Шинжлэх ухааны онол улс төрийн даалт зорилготой хэрэгсэл болон хувирсан жишээ татвал Чарльз Дарвины байгал дээр амьд үлдэх тэмцэл өрсөлдөөний талаарх онолыг 19-р зуунд улс төр эдийн засгийн хүрээнд нийгмийн дарвинизмыг бий болгож колоничлол, капиталист өрсөлдөөн, аристократ давхаргын давмгай байдлыг зөвтгөхөд ашигласан. Сайн нь үлдэж, цус нь устдаг биологийн санааг нийгэмд хуулбарласан хэрэг. Шинжлэх ухааныг хүнийг ялгуурлах үзэл бодлын суурийг бэхжүүлэхэд ашигласан байдаг. 19-р зуунд хүний гавлын ясны хэлбэрээр зан чанар, оюун ухааны чадамжийг тодорхойлж болно гэх френологийн онол гарсан. Эрдэм шинжилгээний үндэслэлгүй байсан ч тухайн үедээ аристократ ба боолын ялгаа, арьс өнгөөр ялгуурлах үзлийг зөвтгөх хэрэгсэл болон ашиглагдсан. Үгээр зогсохгүй криминологийн түүхэнд биологийн чиг хандлагатай онолын суурь болж энэхүү үзэлтэй Чезаре Ломброзогийн төрөлхийн гэмт хэрэгтэн онол уялдсан байдаг. Тэрээр гэмт хэрэгтнийг хүний нүүр царай, гавлын хэлбэр, биеийн төрөлхийн шинжээр нь ялгаж болно гэж үзсэн. Эдийн засгийн зарим онол тодорхой үзэл сурталт суурь зорилгоор нөхцөлдөж, зарим хүчин зүйл, хувьсгчийг зориуд орхигдуулж, тогтмол мэтээр төсөөлдөг нь түгээмэл үзэгдэх юм. Жишээлбэл Карл Маркс капитализмын ангийн зөрчил, мөрчлөгийн механизмыг нарийн онолцсон, төлөвлөгөөний загварт үйлдвэрлэлийн өсөлт, нөөцийн төвлөрсөн хуваарлалтыг чухалчилсан. Гэсэн хэдий ч технологийн дэвшил, инновац, бүтээл санаачлал нь эдийн засгийн бүтцийг шинжлэх чадамжтай хүч болохыг авч үзээгүй дээр тэдгээрийг хангалттай үнэлээгүй. Тэрээр үйлдвэрлэлийн хэрэгсэл капиталист ангид төвлөрхийн хэрээр мөрчлөгийн зөрчил хурцдаж, улмаар пролетарын хувьсгал зайлшгүй тохионо гэж үзсэн. Технологи бол капитализмын хямралыг зөөлрүүлэх бус, харин ангийн зөрчлийг улам хурцдах хэрэгсэл мэтээр логикоор тайлбарласан. Үүний улмаас социалист төлөвлөгөөд эдийн засаг дэлхийн технологийн өрсөлдөөнд дасан зохицож чадалгүй хоцорсон. Харин 20-р зуунд Жозеф Шумпетер Марксийн орхигдуулсан хувьсгчийг нөхөн гаргаж, инновацийг капитализмын зүрх гэж тодорхойлсон. Түүний бүтээл сүйтгэл хэмээх ойлголтоор хуучин салбар үйлдвэрлэлийн хэлбэр нуурч шинэ салбар бий болох нь капитализмын дотоод логик бөгөөд эдийн засгийн хөгжлийн жинхэнэ хөдөлгөгч хүчин зах зээлийн өрсөлдөөн төдийгүй инновац юм. Марксийн онолд орхигдуулсан хүчин зүйлийг гагцхүү зориуд үл тоосон гэж ойлгохоос илүүтэйгээр тухайн цаг үеийн түүхэн нөхцөл, түүний онолд ангийн тэмцлийн логик давмгайлж байсантай холбон тайлбарлах нь зөв. Түүний гол зорилго нь капитализмын ангийн зөрчил, мөрчлөгийн мөн чанарыг онолын түвшинд илрүүлэх байсан бөгөөд энэ хүрээнд үйлдвэрлэлийн хэрэгслийн өмчлөлийн хэлбэрийг түүхийн хөдөлгөгч хүч болгон авч үзсэн. Ингэснээр технологийн дэвшил, инновацийн хүчин зүйл түүний онолд хоёр дахь байр суурьнд орсон. Энэхүү сул талыг улс төрийн зорилгоор өөрчилж болохыг Владимир Ильич Ленин харуулсан байдаг. Тэрээр Марксийн онолыг Оросын нөхцөлд хэрэгжүүлэхдээ их сурвалж болсон онолыг говьуулсан буюу хүчээр нийцүүлсэн гэж үзэх үндэстэй. Маркс капитализм бүрэн хөгжсөний дараа ангийн тэмцлийн улмаас пролетарын хувьсгал гарна гэж үзсэн байхад Ленин энэхүү процессыг түрэгдэх зорилгоор капитализмын хөгжлийн шат дамжлагыг алгасан социализмд шилжих стратегийг баримталсан. Өөрөөр хэлбэл Марксийн орхигдуулсан хувьсгч нь түүний онолын суурь логиктой холбоотой бол Лениний говьуулалт нь улс төрийн хувьсгалын зорилгоос үүдэлтэй байжээ. Бодит амьдрал дээр үзүүлсэн нөлөөлсөөр онолыг бүтээх явцад чухамдаа юуг чухалчилж, юуг дайвар гэж үзснийг ажиглаж болно. 20-р зууны дунд үеэс Дэлхийн банк, олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллага хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж түүнийгээ зөвтгөх, шинжлэх ухаанч мэд харагдуулах зорилгоор эконометрик ба хөгжлийн эдийн засгийн тоон загварыг ашигласан байдаг. Гэтэл бодит байдал дээр олон улс орн, ялангуяа хөгжиж буй улс орнд сүргээр нөлөөлж, улмаар ядуурл, тэгш бус байдал гүнзгийржээ. Онол нь дан ганц үнэн мэд харагдах боловч бодит байдал дээр нийгмийн тодорхой анги бүлэг улс төрийн хүчинд үйлчлэхээр тайлбарлагдаж нөгөө талд нь хохиролтой байж болдог. Иймээс ямар онол нээлт судалгаа хэний ашиг сонирхолд нийцэж байгаа, хэний дуу хоолойг орхигдуулж байгааг ялган харах нь чухал. Шинжлэх ухааны ололт төвийг сахисан боловч түүнийг ашиглах улс төрийн зорилго нь тис өөр болохыг харуулсан жишээ бол цөмийн физик юм.
Цөмийн эрчим хүчийг анх Америкийн нэгдсэн улс энхийн зорилгоор ашиглаж байна хэмээн сурталчилж зөвтгсөн ч Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаяж дайны зорилгоор ашигласан. Орчин цагийн жишээ болгон хиймэл оюуны хөгжлийг авч үзэж болно. Хэдийгээр технологи нь шинжлэх ухааны дэвшлийн бүтээгдэхүүн боловч томоохон корпорац 100 тонны хүчирхэг улсын хяналтад төвлөрснөөр хөдөлмөрийн зах зээл, хүний эрх, өгөгдлийн аюулгүй байдал зэрэг асуудал үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, онол технологийн үнэн зөв байдалд эргэлзэхгүй байлаач түүнийг хэрэгжүүлэх орчин нь тодорхой бүлгийн ашиг сонирхолд үйлчилж болдгийг харуулж байна. Ийм тохиолдолд марксизм, постколониализм, феминист философи зэрэг шүүмжлэлт онолыг ашиглан шинжлэх ухааны цаана орших эрх мэдлийн бүтэц, ашиг сонирхлын чиглэлийг илрүүлнэ. Шинжлэх ухаан хэний төлөө ажиллаж байна вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлэх шаардлагатай. Роберт Оппенгеймер бид үхлийн бурхан болжээ гэж хэлсэнгээс харуул өнөө цагийн эрдэмтэн бодлого тодорхойлогчдын өмнө шинжлэх ухааны ололтыг хэний төлөө ашиглах вэ гэсэн ёс суртахууны асуулт мөнхийн тавигдсаар байна. Аливаа онол нээлт нь өөрийн дотоод логик, эрэл хаагуулын үр дүнд бий болдогч түүнийг ашиглах зорилгоос хамааран үр дагавар нь нийгэмд харилцан адилгүй нөлөө үзүүлж болно. Хүний эрх, шударга ёс, их тайван, нийгмийн сайн сайхныг үл харгалзан, цөмийн зэвсэг, хиймэл оюун, генийн инженерчлэл зэрэг шинжлэх ухааны дэвшлийг буруу зорилгод ашиглавал ирээдүйд хор ур шиг тарих эрсдэлтэй. Тиймээс шинжлэх ухааныг үнний эрэл хаагуул гэж хардаг шигэ түүнийг хэрэгжүүлэгч хүний ёс суртахуун хариуцлага нь нийгмийн хамгаалалтын гол баталгаа болдог байна. Хуульч шуухай шинжлэх ухаан ба даалт зорилгосыг танилцууллаа. Хуульч шуухайтай хамт нийгмийн хөгжил ба шинжлэх ухаан судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.